Ер нь болж өгвөл нэг юу үсгээд идэггүй, сэжим үсгээд идэггүй тийм юм байгаад идэв. Бүлүүрник нь болохоор том байдгийн. Тэгээ хөгжимжинд тари илүү их жимс авъя. Одоо үйлдвэрлэлийн маягаар ашиглая гэж бол тэрийгээ сонгочих хэрэгтэй. Тий. За тэгээд хөрсөө ингээд энэ бол бэлэн хөрсөө. За энэ хөрсөө ингээд савнд хийчин. За энэ саваа бол ингээд доошо цоолчин. Тэгээ усаа гадагшуулах хэвээр. Дээрээс доороос агаар нар орж ирэх хэвээр. За хөрс ингээд бэлтжлээ. Микрофон энэ дээр. За юу юм бэ? Микрофонгүй ярихаар сонсогдож байна уу? Сонсогдож байна тест. За түр авчих. За тэгээд хөрсөө сайхан бэлдээд бэлэн хөрс байна. Сайхан тэгшлээд тэгших юм байна. Тэгээ бүхэл мөхөлгөө ерөөсө гүзэлцэгний өөр ерөөсө аягүй жижиг. Тийм учраас ерөөсө яг нь хөрс бас их сайхан хөрс байх хэрэгтэй. За тэгээд хөрс болохоор энэ бэлэн ер нь ийм хөвдөө хөрс ч юм үйлдвэрийн хөрс нь баг хийцэн дээрдээ ийм жижигхэн. За сайхан услаад өгчих. За услаад өгчлөө сайхан өнгөрсгөө. За тэгээ бусад доогооны үр цэцгийн үрний үрслэгээч гэсэн иймэрхүү шугамар л явагдаж шүү дээ ер нь бол тий. За ингээд сайхан жигдэх услаад өгцөн. За дээр нь үр жижиг учраас өрөө ерөөсөө дээрээ цацаал. За тэгээд таг байна уу тагаараа таглаад тэгэл ерөөсөө үр соёлт бол хамаагүй тэр айхтар нар марны хэрэг байхгүй шүү дээ. Ер нь бүр олон юм хийх гэж байгаа давхарлаа тавьчих ч болно. Тэгээд улаах газар. Тэгэл байн үзэх хэвээр өдөрт 2 3 удаа шалгаал. За тэгэл цагаан соёо цууж харагдах юм бол марна. Тэгэл марны гэрлийн нөлөөгөөр шууд яах нь ногоо урмал маань ургаад эхэлчих. Тэгээд энэ дээр сайхан нэг 20 хоног 30 хоног одоо үрслэгээ ургаж гарч ирнэ. За ургаж агаад одоо шилжүүлэн суулгалт хийх шүү дээ. Нөгөө жижиг юу руу. Энэ лөө. Тэгээд салгаал суулгах чинь. Тэгээд энэ үрслэх юм. Хоон луугаа салгаж суулгаад тэгэл энэ маань гараад. Ер нь энэ хоёр шатыг бол бүхэл ургамал та нар ямар нэгэн хэмжээгээр юм тавьдаг гэж энэ хоёр шатыг дамжижлаа. Тэгээд ер нь адилхан. Тэгээд энэ дээр нэг айхтар онцлог гэхээр яг үр жижиг учраас хөрсний өнгөө хэсэг дээр үрээд цацна. Нэг хуучаад байх шаардлага байна. Тэгэл нөгөө тагаар нь юм уу эсвэл гэлхрутаар ингээл яачих. Тэгээ гэлхрутаа сайхан цоолоод өгчин. Тагаач гэсэн цоолчин. Хомол. Тэгээд урагч штэ. Энэ болоод ядаад байна. Тэгээд салбарын нэг чиглэж байгаа вакуум орчим үргэлж тэхгүй юм байна. болохгүй. Үгүй. Тэгэх юм бол ус мусан тэр ариутгч ус мусанд хийх юм бол баг уусаад алга болж шүү. Эргээд үрээ чайгаад олохгүй юм болно заа. Ерөөсөө тэгэх шаардлага байна. Зүгээр одоо шууд л юу ийч. 15 юмд сайн байна уугүй юу? Гай нэг ахтар яадгүй шүү. Би болохоор арын цонхон дээр тавьчихдаг. Үрсэлж гарч ирээ. Дахиад үрсэлснээс хойш нэг 20 хоног. Тэгээд үрслээд навчмаа нэг ганц 2 см-ийн том болоод ирэхээр нь баг нарлуу гаргацгаар одоо нөгөө гараад ирэнгүүт нь шууд нарлуу гаргацгаар шатчихдаг юм бэл амар амархан. Тэгэхээр хойдлогын цонхон дээр би байлгаад энэ чинь нөгөө өөрөө баг гэрлээ ургамал байхгүй ерөөхдөө бол. Тэгээд жоохон томроод ирснийхэн дараа дээр нарлуу багаар үзүүлвэл зүгээр юм шиг санагдсан. Яг гоо хитрхи цонолттой угаасаа тэгнэ л дээ. Бид нар ч голцоо цонхон дээрээ тавьдаг болохоор өстой амар цонд юм шиг байгаа нэ. Магадгүй тэгэхээр яг өөр газар тавьдаг ч юм уу эсвэл нөгөө цонолттой цонхныхоо наад ийм цаас ч юм уу сонигийн цаас хийгээд өгч штэ. Бас болно. Үүдэд нарнаас бас нэг айхтар цухтаалгах бас хэрэггүй л болов гэж бодож шээ. Үрслээд гараад ирэнгүүт нь тагийг авах уу? Авна. Тагийг авах. Ялзран те. Ялзран. Тагийг авна. Ерөөсө байн үзэж байгаа л одоо бол хамаагүй ингээл тагаа таглаад тэгэл өдөртөө ингээд сайхан чигшүүлж услаад за тэгэл наргуу сайхан дулаахан газар бийж л болно шүү дээ. Тэгэл аяндаа угаасаа ингээд эднэрийг цоолч. Цоолохгүй бол хөгжрийн шүү. Хөгжрэн тий. Тэгвэл хөрсч юм. Дэлгүүрийн хөрснөж амархан ялзраад байдгийг бас замаг ургах гад байдгийг. Тийм учраас агааржуулалтаа аюул сайн байх хэрэгтэй. Тэгэл нийгэл
үзэж байгаа л тэгэл нарлуу ажимжмар гаргачих шүү дээ. Амархан. За манайхан Амархан шүү дээ. дөөрөөгөө тийцгээгээрээ. Тэ соёгоо. Тэ. Угаасаа үндснээс хамаараа явж шүү дээ. Угаасаа үнд сайтай. Үндс ер нь их сайтай. Тэгээд үндсээ гаргаад үндсээ ингэж ургамлаа гаргаад ирж шүү дээ. Тэгээд ерөөсөө ингэж үндсээ хийгээд яг л өгснийхөө ижиж байгаа. Одоо тэр нөгөө үсгээ ингэж зэтсэн маш Тий. тэр чинь ингэж хоёроо дааж Тий. тэр саяар гаргаснаа нөгөө салж байгаа. Тий. Тий. Тэр нь дөнгөж төжсөн саяар Ургуул шүү дээ дотроо. Энэ дотроо хараа өөрийнх нь хөврлийн навч гэж үүдэг. Хөврлийн навч. Дахиад яг өөрийнх нь үндсэн навч гарна. Анхны жинхэнэ навч. Тэг жинхэнэ навч. Жинхэнэ навч чинь нэг 2 болоод ирэхээр нь шилжүүлнэ. Тэр шууд яахгүй шүү дээ. Нэг барьцтай гар март чинь барьцтай болоод. Хоёр нам үсгээ. Би бол бүр ингэдэг. Гүцэлцгний ургуулж хагаад хамгийн сайныг нь жимсээ сонгоод том эрүүл чирэг ийм бут байгаа шүү дээ. Тэрээс жимсээ сонгоод нилээ удаан бутан дээрээ байлгаад дахиад аваад бүр нэг гүцэлцгний жимс чинь болоод ирэхээр ингээд нэг бүр улбаагаад бүр улаан болоод болчих шүү дээ. Тэр ултанд байлгаж хагаад тэгээ гадна талынхаа нэмгэн хальсыг тусч аваад тэгээ ийм цаасан дээр бичгийн цаасан дээр хамаагүй тавиад хатаачдаг байхгүй. Тэгэл хэд хоног хатаад ирэнгүүт нь сайхан ингээд буцаагаад энэ дээрээ үрхээр үрмаа ингээд Ялгараад гараад ирэх нь тий. за тэрийгээ сайхан аваад тарьчихна. Тэгээд ирэхээр яах вэ? Энэ чинь миний үр болоод гараад ирж байгаа. Манай нөхцөл бүр илүү дасаад. Ерөөсөө хэцүү ш. Тэгж мэгж авсан үр мөр айгүй хордог. Хөрс бол тий, хөрсийг бол яг уу би хөвдөө хөрсөн штэ. Аграфалти. Хөвдөө хөрсийг энэ холимгууд байна. Энэ болохоор хар шороо байна. Бууц байна. Үртэс байна. Эднэрийг хооронд сайхан холиол. Тэгэл хөвдөө хөрстэйг холж байгаа. Энэ шатцсан үрдс үү? Бүр шатцсан үрдс. Үрдсийг модны үрдс ашиглахдаа ерөөс айгүй юм олон жил болцсон юм. Үрдс ашигласан ерөөс шинэ үрдс. Зүгээр ингээд гадаа овоолол тавьчихсан тэгээ шатлаад болчихоо. Нар сэтгэлээ. Худахгүй. Олон жил. Сайхан худахгүй. Энийг бол шүү дээ нөгөө хуучин хүрээ араамнууд ажилласан одоо 10 20 жилийн өмнөх шүү дээ. Тэд нэр байдаг байхгүй. Тэндээс нь очиж авчдаг байхгүй. Одоо манай энэ хавчин бүр энэ 4-р хөвтөмдөр шигсэн уул нур байт. Тэгэхээр бид нарт шүү дээ энэ бас айгүй том юу боломж байгаа байхгүй юу. Тэгээд энийг ерөөсөө хүлэмжийнхаа хөрстөө хүртэл холж байгаа. За модны үрдс бол ийм өнгөтэй болдог байх нь. Их олон жил. За одоо санаж яг нөгөө газраар нэмгэн тарцсан эсгүүд нь ийм өнгөтэй болсон байдаг. Зузаан овоолохтой биш. Овоолохтой хүртэл юм байна. Удахаараа их баг. Удахаараа их баг. Нөгөө шинэ үрдсүү. Тэгээ одоо бид нар чи хүрээ араам дээр очихоор нөгөө овоолохтой цагаанаараа газраар байгаа нь яг ийм болцсон байдаг байхгүй. Энийг зүгээр модоо тарихтаач модныхоо хөрсөнд бэлдээд тэгээ бууцтайгаа олж штэ. Хөрсөө сайхан сэргийжүүлэх нь Ерөөсөө сэрэг хөрс. Ерөөсөө хүлэмжийн хөрс бол ингээд ямар ч юм сэрэг баг. За энэ бууц байна тий. Модонд ирчихсэн энэ бууц байна. Бас олон жил болцсон ингээд бууцаа. Эднэрийг яг Өвөр нэг юм нэг гадаа тийж тэгэл даахаар гаргачихсан. харшаа. Ихсэн хар шороо байна. Тэгэхээр эднэрийг Яаж ариутахгүй? ерөнхийдөө хөрс бол өөрөөгөө хөлдчихөж байгаа шүү дээ. Ааха. Би бол ерөнхийдөө хөлдөөцсөн хөрсөл ашигладаг. Ааха. Тэрэнд бол нэг айхтар бол юм яахгүй. За тэгээ хэрвээ янз бүрийн одоо өвч ортон гарчих гээд бол нөгөө пито спрей хэрэглэж байна. Зөв зөв. За бараг л гарахгүй хэрэглэхгүй дээ. За яг уу магадгүй дээ гэсэн тохиолдолд өрөөс тэмх булан лойл хоёртой л яа. Үүнээс өөр юмд бол ямар ч хэрэг. Шаардлагагүй байх нь тийм ээ. А энэ хоёр бол ойлгомжтой олон жил болсон ерөөсөө. Ааха. Тэрийгээ сонгоод авчичаад. Автаа сонгоод. Сэргийжүүлэх гээд 60 20 гэж байсан тийм ээ. Тий 60 20. 60 болно ш тамийн гол нь олон жил ялцарцал тэхгүй яага ялцрахгүй болохоор л олон жил болохгүй болохоор эднээс чинь янз бүрийн өвчин хортон бүгд гараад ятгнаа л ингээд нэг хар хоргоонд хүртэл гарч байгаа. Тэгэл нөгөө ургамлыг ч очиж идээл навчилж цоолол. Тэг. За өөр асуух юм байна уу?
Өсөлтийн одоо нэг хэсэг өвлжүүлсэн байгаа. Тэрийг яа гэх юм. Гүзээлзэгний тухай ярьж байна уу та? Тэр Америк сон гэдэг гадаа за тэрийг нэг хүмүүсийн бодгоод хадаад цааны тэрнээс өөр гадаа өвчтөг ямар сон байдаг вэ? Өшөө ер нь Испани үзээцний одоо ямар сон төрсөн байдаг одоо яг уу техникийн үед бүгдийн нэг санны хэлтгээр ингээд нэг сор сорил гэдгээр ороо тэд нар туршаад бид нар руу өгдөг гэсэн. Одоо бол бид нар тэр алдагдсан. Тэгэхээр би яг нэг үйлээ. Би таны яриад байгаа Америк сорт гэж тань үзээд бол. Тэгэхээр тэгээд миний хувьд болохоор ингээд хүний ингээд энэ дээр очиод яаж хийж ийн гэдэг бас судалгаа бас хийж үзээгүй. Тэгэхээр нэг үйлээ мэдэхгүй. Тэгээд одоо бид нар чи ингэж байгаа шүү дээ. Өөр хөдөлж аваад одоо тасалгаанд энэ ингээд тохиромжтой юм байна гэдгийг энэ дээрээс нь уншаад за ийм энэ дээр болж игэл энэ дээр ингээд бичсэн байх юм. Тэгээ бүр яа гэх юм бол уцаараа хайгаад за ийм нөхцөл шаардах юм байна. За энэ болох юм байна гэж ингэж сонгоод авчихдаг байхгүй. Тэрнээс ч одоо яг Монгол оронд нэг за тэр тасалгаа тэр сорт шүү. Энэ хөлөмжинд яг хөдөөж бүх сургуулийн багш нар бол тэр Солонгосын хоёр сортыг хэлээд байдаг. Паламинго нэг нь болохоор альбион гэдэг юм да. Тэр хоёрыг одоо тэр хоёр дээр их судалгаа хийсэн гэдэг юм. Тэр хоёрыг Монгол орны нөхцөлд одоо хөлөмжийн нөхцөлд урах зах хамгийн тохиромжтой сорт гэж үздэг байгаа байхгүй. Тэрнээс ч тасалгаанд одоо энэ шүү гэдэг юм биднээс бол гарч ирсэн. Тэгэхээр тэдний ямиг бас үзэж явах хэрэгтэй. Бакет дээр чи тасалгааны вэ нүгдийг хавтаад тий ингээд сонгоч. Өөрөөртөө тоос хүртээдэг партенокарпический гэдэг тийм сортууд тасалгаанд харихад их зүгээр. Яг биччихсэн байдаг. Одоо жишээлбэл вальцтаанхан гэдэг байгаа. Бид нөгөө мөнхийн хайр гэж ярьдаг шүү дээ. За манайхан бол ихэхэнд хариад өвлжүүлээд энэ 2-3 дахь жил рүүгээ орж байгаа. Жижиг жимстэй гүзээлцэх нь баггүй. Тэгэхээр тэр мөнхийн хайрны яг цаа сортын нэр нь бол вальцтаанхан гэж тийм сорт байгаа. Та тэрийг бас зүгээр интернетээр ороод хайхад ч гараад ир. Урах чадвар айгуу сайтай. Тийм сорт байгаа. Тиймэрхүүг хараад ер нь зах зээл дээр одоо утгаа авч байна. Тэгээд тэр Америк сорт ч гэсэндээ магадгүй 3 юм уу 5 жил хариалагдсан бол тэр сорт хэрэг өгшөрсөн ч юм уу. Тэгэхээр тэрнээс бас сайжруулаад авна гэдэг нь болохоор одоо саяны миний хэлээд байгаа шиг жимснээс өөрөө гаргаж аваад дахиад ингээд тэр дотроос илүү сайн ургасан үрслэгээ сонгож аваад явдаг. Тэрнээс ч нэгийгээд ингээд дагнаад олон жил байж байгаа. Уус онгоцгүй болчих юм тийм. Тэгээд энэ жимснээс